Цаасан байцгаана видео контентын цаашинтын дугаар хүргэж бэлэн болсон байна. Та бүхэндээ би цуврал контентаараа дамжуулан дуу гişмийн ертөнцтэй холбогдолтой дуу авианы талаар цуврал бас бичлэгүүдийг бас хүргэж байгаа. За өнөөдрийн хувьд ч гэсэн та бүхэндээ би яг дуу авианы урлагаар хичээлж байгаа, судалж байгаа, энэ чиглэлээр сонирхож байгаа хоёр залуу уран бүтээлчтэй уулзуулах гэж байна. Энэхүү хоёр залуу уран бүтээлч маань хүнд хэрэгтэй дуу авиа, дуу давтамжийн талаар та бүхэндээ өөрсдөө сонссон, мэдсэн, судалсан зүйлийн талаар хуваалцах болно. Танд ч гэсэн хэрэг болж магадгүй. Хамт байгаарай. За ингээд видео контентээ эхлүүлж байна. Намайг Манда гэдэг. Ер нь бол амьдралынхаа сүүлийн жилүүдийг ерөнхийдөө сүүлийн 10 жилийг яг өөрийгөө олох дотоод тэр аяллаа эхлүүлсэн. Тэгээ яг үндсэн мэргэжил маань ерөнхийдөө сэтгүүлч, багш мэргэжилтэй. Тэгтээ одоогийн яг хийдэг зүйл яг амьдралын маань яг одоо мөн чанар зүйл маань бол илүү бясалгал тэгээд энэ дуу одоо авиа юм хөгжмөдтэй холбогдсон. Тэгээ энийгээ бас хүмүүст хүргээд цаашлаад хүмүүст эерэг мэдрэмж төрүүлэх одоо өөрийгөө сонсох тий өөрийн дотор байгаа тэр нөөц бололцоо тэр хүчээ олоход нь туслах одоо ийм ажлыг хийдэг. Би Төв аймгийн 100 мод хотод төрсөн. Тэгээ одоо 27 настай. Цог гэрлийн их дом гэж юм байна. Тэгт. 12 оноос ер нь дуу авианы урлагаар хичээлж эхэлж байгаа. Урд нь бас тийм рэп артист байсан. Тэг хипхоп дуу бас дуулдаг гэсэн. Тэгээд ерөөхдөө 12 оноос эхэлж сонирхож эхэлж байгаа. Тэгээд тийм залуу уран бүтээлч байна. Би ер нь дорны соёлыг аяг судалдаг л та. Дорны соёл тэгээд одоо энэ өөрийн дотоод мөн чанар энэ дорн дахны хүмүүсийн тэр одоо цаад философи нь юу юм бэ гэдгийг судлаад ирэхэд бол яалтчгүй маш олон зүйлүүд байдаг. Энд маань бол хөгжим, бясалгал тэгээд одоо мантра дуулах ч юм уу гэдэг юм хит хитэн тийм чухал зүйлүүд байдаг. Тэгээд ер нь бол яг одоо бид сонсголоор ингээд юмыг таашааж хүртэж байгаа маань бидний зүрх сэтгэл тэгээд цаашлаад бидний яг юм одоо сүнслэг байдалд их нөлөөлдөг зүйл юм а гэдгийг илүү төлөвлөгөө мэдэрсэн. Энэ маань одоо дорны тийм мантра хөгжимд дуу авианууд, тэр мантра дуулал гэдэг зүйлийг сонсоод би анх бүр ингээд асгарчлаа уйлж ирсэн. Тэр маань хөөх одоо яг юм одоо дуу гэдэг те яг хүний ингээд зүрх сэтгэл төрж ийм хүчтэй нөлөө үзүүлдэг юм гэдгийг хамгийн анх мэдэрсэн. Хөгжим гэдэг бол одоо нөгөө хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн тэгээ чихэн сонсголонтой дуу авианы нэгдлэг хөгжим гэдэг байгаа. Энэ ойлголтыг болохоор би болохоор хөгжмөөс энийг тусад нь ойлгож байгаа. Дуу авиа гэдэг бол хөгжим бол одоо инструмент тоглоод одоо DJ нар ч гэсэн ингээд лүп өрөөт ч юм ингээд бит микрод ингээд хийдэг бол одоо минийх болохоор байгалийн давтамжуудыг ашиглаж тэргээр тийм арт их гэсэн зорилготой. Тэгээ дуу авианы урлаг гэдэг болохоор одоо sound art, sound installation төрөл болохоор одоо Европ дахинд их хөгжиж байгаа залуу урлагуудын нэг юм байлаа. Тэгээ энэ урлаг болохоор хүнд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр бас одоо нийгмийн эсрэг бас дуу хоолой болж энэ асрах бохирдсон энэ бас болохгүй байгаа зүйлсүүдийн эсрэг бас ингэ босч байгаа нэг урлагийн тийм хэлбэр юм байлээ. Дуу авианы урлаг гэдэг маань болохоор өөрөө яг хөгжмөөс юм тустай ойлголт юм байлээ. Арай тустай. Тэр нь болохоор ерөнхийдөө их хүмүүс болохоор тайлбар хэлэхдээ болохоор одоо тийм
жоохон дээшээгээ одоо өгөгдлөөр ингэж гарч ирдэг хөгжмүүд юм байлээ. Одоо сансар огторгон тийм ер нь жоохон ирээдүйн тийм фьючер жоохон зөгнөлт гэж хэлж болно. Тэгэхээр дуу хавийн урлаг бол яг миний бодлоор их тийм л гэж бодож байна. Дуу хавь нь болохоор биднэрт одоо яаж нөлөөлдөг вэ? Ингээд тэгэхээр бид нар ч гэсэндээ өөрсдөө ингэсэн дотоод дуу хавь хүн болгон өөрийн дотор бас байдаг гэж үздэг. Тэгээд тэр өөрийн тийм дотоод дуу хавьгаа одоо зарим үед одоо бидний сэтгэл хөдлөлөөс хамаарад тэр маань илүү намдоор ч юм уу те зарим үед замбраагүй ч юм уу яг л бидний энергийн тэр одоо хэлбэрт дагаад юм шилждэг юм маш мэдрэг зүйл байдаг гэж ерөөхдөө үздэг л те миний хувьд ч гэсэн тэгж боддог. Одоо анзаарах юм бол бид нэр айгуу жаргалтай үедээ өөрийн мэдлэг юм дуу аялцсан байдаг те бидний зүрх сэтгэл яг өөрийн мэдлэг яг бүжиглж идэг. Тийм учраас амьдралд илүү их юм хөг өнгө нэмдэг зүйл маань бидний одоо бас урдлаг гэж нэрдэг тэр зүйлүүд цаашлаад энэ дуу хөгжим энэ зүйлүүд маань бидний бас амьдралыг илүү гэрэл гээтэй болгодог. Одоо зүрх сэтгэлийн тийм нандин зүйл юм да. Дээр үед бол бясалгал хийдэг хүмүүс болохоор юм бөмбөр оройтой сүмд ороод тодорхой хэмжээний одоо авиаг ч юм уу ингэж дуурахдаг байсан байгаа. Тэр нь эргээгээд тэр сүмийнхэн одоо оройд буцаж өөр тэр нь буугаад одоо тэр одоо сүнслэг байдал, сүнслэг эргэлтний ингээ илүү ингэж түлхэц болдог гэдэг ч юм уу. Гэт маш их тийм нарийн зүйлүүд байдаг. Бидний ерөөхдөө л энгийнээр хэлэх юм бол бидний одоо энерги тэр зүйлд маань маш хүчтэй нөлөөлж биднийг бас эмчилж биднийг илүү тийм жаргалтай бас эерэг байлгахад нөлөөлдөг хамгийн энгийн бөгөөд хүчтэй зэмсэг гэдгийг ерөөхдөө баталсан байдаг. За энэ херц гэдэг зүйл болохоор бүх зүйлд ингээ оршин байгаа. Одоо манай дэлхий дээр ингээ орчлон ертөнцийн бүх юм давтамж, гэрэл бол давтамж, хөгжим давтамж, авиа давтамж, бүх зүйл давтамж байдаг. Тэгээд энэ ойлголт болохоор одоо херц гэдэг зүйл нь болохоор бүх зүйл ингээ нөө давтамжид ороод ирэхээр буруу давтамж гэж байна, зөв давтамж гэж байна. Бидний яг эргэн тойронд байгаа одоо бүх зүйл давтамжтай юм лээ. Тэгээд энийг бол давтамж гэж нэрлэж байгаа. Херц гэж нэрлэдэг. Тэгээд зөв херцийг ашигласнаар ер нь өөрсдөө ангаах бас нийгмийн засах тийм боломжтой томоохон хот сургууд одоо физик, хими, асар том бохирдолд орсон байгаа. Тэгээд зөв херцлийн давтамжтай хөгжмүүд одоо ингэ сонсч эхлээд хүмүүс нөө ухаалаг хэрэглэе гэлээ шүү дээ. Одоо тэргүүрээ бас нөө өөрсдөө амар тийм зожиг юм боксонд оруулаад ер нь бол вол гэж хэлж болох юм байлээ. Хан үүсгэж байгаа. Хан үүсгээ тэгээ өөрөө нөө нээж чадахгүй тэгээл яг нэг химлэр яваал дуусч байгаа цаг хугацаач богинохон. Энэ саунд терапи гэдэг зүйл маань ерөөхдөө сүүлийн 10 жил илүү ингэж дэлхийд дахинд бас хүчтэй өсөж гарч байна л да. Баруунд бол одоо маш хүчтэй авч байгаа юм зүйл байгаа. За энэ саунд терапи маань хамгийн гол зүйлүүд нь гэх юм бол хөгжмийн зэвсгүүд нь өөртөө тодорхой хэмжээний герц дэлгон ялгаруулж тэр орчин болоод тэр одоо терапинд ирсэн хүмүүсийн ерөөхдөө л тэр замбраагүй бодол санаа цаашлаа тэр энерги тэр зүйлд нь ингэж тэр дэлгоноор ингэж хүчтэй дэлгон гаргаж ерөөхдөө цэвэрлэх ийм гол зорилготой байдаг. Одоо л ер нь бол бидний цаг хугацаа тэгээд ажлын онцлогоор шалтгаалаад хүн болгон одоо өдөр болгон ч юм уу ингээд ямар нэгэн зүйл хамрагдаад байхад айгүй тийм ховор болсон. Тийм учраас богино хугацаанд гэхдээ маш үр дүнтэй тийм одоо бидэнд хүрэх тийм зүйл ерөөхдөө хэрэгтэй байгаа. Энийг бол бас саунд терапи гэж ойлгож болно. Нэг удаагийн одоо саунд терапи маань 45 минутаар явагддаг. За энд маань бол 3-аас 4 одоо медитейшн одоо хөгжмийн зэмсгүүд оролцдог. Илүү нам давтамжаас маш хүчтэй тесрэг хэмжээнд хүртэл ингэж ерөөхдөө 3-4 хөгжмөө ингэж одоо тэр тухайн багш маань өөрөө ингэж хайлж өөрөө тоглодог. Гол одоо зүйлүүд нь гэх юм бол мэдээж орчин тэр тухайн хүний мэдрэх тэр хөгжмийн давтамж дэлгөөнийг тааруулах гэдэг маань багшаас бол маш нарийн одоо торгон мэдрэмж шаарддаг зүйл байгаа.
Буруу давтамжууд байна л да. Одоо заримдаа хүмүүст мэдэрдэг шүү дээ. Чихвц хичнээн гоё нөгөө гоё чанартай чихвц үүссэн ч гэсэн зарим нэг хөгжим регистрүүд хөгжмөд өөрснөө нөгөө чих рүү амар хатгаад байдаг. Хатгаад нэг чих өвдүүлээд. Гэтэ хүмүүс яг нь сонсоод байдаг шүү дээ. Гоё санагдаж байна гэл хиймэл тийм нөгөө мэдрэмж аваад байгаа болохоор гоё санагдаж байна гэл хийгээд байгаа. Гэтэ хамгийн зөв гаргалгаа нь болохоор миний бодлоор одоо н офисын байгууллагууд, офисын ажил эрхэлдэг хүмүүс, олон нийтийн газрын байгууллагууд хүртэл одоо нөгөө сэтгэл судлаач гэдэг нөө хэрэгтэй болж байгаа шүү дээ. Хамгийн эрэлт хэрэгцээтэй мэрэгчлэгээд. Тэгэхээр ер нь зүгээр нэг миний бодлоор хамгийн энгийн гаргалгаа бол цайны цагийн дараа ч юм уу энэ ард иргэдтэй бас нэг тийм анхаарал хандуулсан тийм бас нэг прожект байл зүгээр юм санагдаад байна. Жижигхэн юм одоо макро өрөө бас эко тийм өрөө хийгээд тэрэн дотор бас зөв давтамжтай хөгжим тэгээд маш хурдан хугацаанд. Миний болох зорилго болохоор хээрцэн давтамжийг болохоор өндөр ашиглаж байгаа 100000 хээрц гэдэг бол ерөөсөө маш хурдан хугацаанд хүний нөгөө нэг одоо тархин дотор энэ бол нөгөө физик биш үү те. Хүний бие чинь физик бие дотор байгаа энэ энерги одоо энэ чинь сэрэлсэн үс гэдэг бас нэг ялгаатай зүйл байгаа. Тэнгүүт энэ доторх энэ энерги маш хурдан хугацаанд нөгөө одоо фикс хийх нөгөө те. Одоо тийм хүмүүс нөгөө нэг слип одоо нөгөө нойрны тийм эмгийг амар их тусч байгаа. Инсомниа гэдэг шүн унтахгүй байгаа уц үзэл ингээд ядарсан байгаа. Тэр амар их долгион одоо Wi-Fi ч wireless ч гэсэн бүх юм долгион. Ингээл бүх юм долгион тэр чинь ерөөсө физик талтал орж байгаа. Тэнгүүд тэг микро одоо тийм макро өрөөнүүд нээгээл бүх албан байгууллагуудад заавалчгүй тийм сонсох юм байх хэвээр. Одоо энэ баруунд бол одоо Америкт хэрэгжиж байгаа зүйлс нь болохоор бүх офисын нөгөө хүмүүс одоо маркетинг менежер үү гэдэг тэр бүгд чихвчтэй болсон байна. Бүгд нэг өрөөнд чихвчтэй. Та одоо ингээс судлаад үзэх юмар бүгд нэг чихвчтэй. Тусгай бүр тийм сонсох цаг хүртэл гэж байгаа. Ер нь бол яг одоо энэ гонг гэдэг жишээлбэл одоо энэ хамгийн хүчтэй хөгжмийн зэмсэг маань 128.10 Гц-ээс ерөөхдөө эхэлдэг л дээ. Тэгээд энэ маань ингээд чанга болоод ингээд явах юм бол ингээд нэмэгдээд ирдэг гэсэн үг. Тэгээд дахиад энэ тоглолдог бас нэг юм чухал хөгжмийн зэмсэг маань ерөөхдөө 432 Гц руу бас ингээд төхөж очдог. Ер нь бол хүний хамгийн бас боломжтой ингээд сонсох хэвээр Гц бол яг 432 Гц юм болов гэж боддог. Илүү нууцлалын хөгжмүүд ч юм уу тэр одоо зүйлүүд бас нөлөөлөх үүсэлтэй байдаг. Тэгээд Гц долгионоо ингээд бас тухайн орчиндөө тухайн хүндээ зөв тааруулаад явах нь бас айгу чухал юм болов гэж боддог. 440 биш 432. Тийм 432 бол ерөөдөө бяцлаглалын одоо энэ аянууд байна. Тэгээд янз бүрийн мантра, тэгээд хөгжмийн зэвсгүүд илүү тулхуу ашиглагддаг. Тийм Гц байдаг. Тэр илүү төхөж тоглолдог. Форматуудтай л холбоотой л да. Одоо форматууд 44148 гэж өсвөл явцдаг. Тэгэл студи quality одоо студийн дууралт гэж байна. Одоо CD дууралт гэж байна. Энгийн одоо хүний нэг сонсох төвшин ч юм болохоор 440 Гц-с дээшээ сонсохоор одоо бас нэг тийм аюултай зүйл үүсдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ сонсож чадахуйц тийм төвшин тийм гэдэг. Тэгтээ давтамж гэдэг чинь болохоор ерөөсөө л одоо юм долгион. Одоо симметри гэж би тэрийг их сүдэд их судалж байгаа. Симметри гэдэг одоо байгалийн зөв өгөгдөл гэж байгаа юм байна лээ. Давтамж гэдэг нь ерөөсөө иргэн тойронд байгаа бүх цууранаас ч үүснэ, ой модонд ч үүснэ, одоо түнэлийн хонглуудаас ч үүсдэг зүйл ингээд бүх юм чинь сонсож байгаа зүйл чинь давтамж. Тэгэхээр би бас яг тэр яг аюултай төвшмөвчнээ сайн мэдэхгүй байна. Би өөр яг Херцийн төвшөнд бас ингээд хийж 100000 Херцийг их ашиглаж 100000 Херцийн давтамж бол бас хөгжмийн нөгөө нэг региструудын зэмсгүүдийг машин гоё болгож өгдөг. Хувааж ингэж миний бодож байгаа болохоор тийм хагас молекулын төвшөнд юм шиг санагдаад байна. Молекулын төвшөнд хуваагдаж байгаа учраас тэр юу гоё сонсогдож байгаа. Би бол яг тэрэн дээр бол яг санал нэг байгаа. Тэгээ барууны одоо энэ хөгжим хийдэг хүмүүс нь binaural beats хийдэг хүмүүс болохоор яг их маш сонь давтамжууд ашиглаж байгаа. Нэг бол асар бага давтамж, нэг бол асар их давтамж. Энэ хоёрын хооронд бас ялгаал байгаа юм лээ. Тэгээ би бол нэг одоо зөв нь бас нэлээд сайн судалж ус Монголд нэвтрүүлэх гэж бас үзэж байгаа. Хуваах юм бол энэ дууралтууд 100000 ширхэг болж гэж хуваагдаж байгаа хэрэг хагас атомын төвшин гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө чихэнд бүх организм одоо амьсгалаар үзэнгүүд мэдчихэж та ингэж сонсогдож
энэ хөгжмийн эзэмсхийг хамгийн анх авч ирсэн. Тэгээ ер нь бол би Москвад бас амьдардаг л та. Тэгээд яхаа Москвад оюун санааны хувьд бас дэлхийн хөгжлөөс ерөөсөө хоцордоггүй тийм хот. Учираас тэнд манай бяцлагын төв, манай багш нар байдаг. Тэгээд энэ хөгжим маань энтхээс гаралтай яг meditation талын тийм хөгжмийн зэвсэг байгаа. Тэгээд яхаа маш олон өнгө тэгээд нотнууд нь хүртэл өөр байдаг. Тэгээд тухайн тэр яг одоо багш маань тухайн хүн маань яг л одоо өөрөө мэдрэмжээрээ л яг тэр зүйлтэйгээ холбогдож хөгжмийн зэмсгээ сонгодог гэсэн үг. Яг өөртөө нь илүү сонсоход бас илүү наалдаж өгөхтэй, илүү өөрөө бас аим оруулах тэр нэг юм холбоо гэж гэх юм уу да, тийм зүйл илүү мэдрэгцсэн учраас энийг хамгийн анх авч ирсэн. Энэ хөгжмийн зэмсгийг аваад бол ерөөхдөө 3 жил болж байгаа. Ерөөхдөө эхний жил гараа бол яг өөрөө яг тоглож хөгжмөө мэдрээд сүүлийн жил гараа бол яг хүмүүст саунд терапитай яг ашиглаж хэрэгжилж байгаа. Тэгэд яг амь орсон гэдэг бол хүмүүс өөртөө сонсоод ер нь хэдэмждэг. Би бол дотроо хөгжмийн зэмсгийн амтай гэж боддог. За тэгээд энэ гонг гэдэг юм одоо ерөөхдөө одоо бяцлагалд хамгийн их ашигладаг ийм хөгжмийн зэмсэг байгаа. Энэ маань өөрөө болвол бас гар хийцээр ингэж хийгддэг. Тэгээд хөгжмийн мастерууд маань өөрсдөө юм давтаж гэж гар хийцээр хийдэг. Одоо маш олон одоо энэ гонг гэхтэл маш олон төрөл байдаг л та, бараг 20-30 төрлөөрөө. Энэ бол Азийн Аз хүмүүс хийсэн, хятадд хийгдсэн юм гонг. Тэгээ би өөрөө ч яг дорн техник хүн болооч тэр надад тийм сонсоход тэр нөгөө одоо тэр гарч байгаа дэлгөөн тэгээ дууралтаараа илүү ойр санагдсан учраас одоо миний том жижиг юм 2 гонг байдаг. Тэгээ ер нь бол яг л одоо энэ ажлын бага зэвсэг шиг яг л тэрийг яг мэдрэмжээрээ л яг сонгож аваад одоо бүхэл зүйлээ зориулж одоо бяцлал одоо яг нэг юм хүнтэй л харьцаж байгаа юм шиг тухайн зүйлтэйгээ хүндэтгэлтэй харьцаж тэгэж ерөөхдөө амлалдаг байх. Ерөөхдөө бусад хөгжмийн зэмсгүүд маань жил гаруй болж байгаа. За би яг сая 8 сарын 12-нд энэ Монголын урлагийн зүйлийн Red Gear гэдэг Creative Space Mute гэдэг анхныхаа саунд артыг тавьсан. Тийм бичлэг микро тийм саунд артыг тавьсан. Тэгээд энэ чинь 6 бүтээл бас тавьсан байгаа. Тэгээд 6 бүтээл маань болохоор ирээдүйд илгээх загтал Улаанбаатар Brit гэдэг тэгээд Shita, Echinosaurus Talking гэдэг Cactus яриа гэдэг тэгээд Усны философи, Азимут Винд гэсэн бүтээлүүд бас тавьсан. Тэгээд тусгай бас юм бяцхан дэглэлттэй тэгээд дотоод ертөнцийн ойлгуулах гэсэн тийм юм тавьсан. Тэгээд маш амжилттай болсон. 300-аас 500-аараа хүн ирж бас урлаг судлаа залуу үеийнхэн их ирж сонирхсон. Тийм бас их гайхалтай хүмүүстэй ч бас уулзсан л та. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг шинээр хөгжиж байгаа. Би бол яг simple энгийн л эхэлж байгаа. Одоо энэ бол эхнийх байсан. Тэгээд залуу хүмүүс л их сонирхож илээ. Тэгэхээр би бас яг бодож байгаа ирээдүйн хойч хүүхдүүд яг бидтэй цог оршиж байгаа хүүхдүүдээс ийм урлагуудаар хичээлэх боломжтой. Өөрсдийнх нь мэдрэмж мэдээлэлээр ингээд бас боломжтой. Маш нээлттэй. Энэ зүйлийг бас Монголд хөгжүүлэх хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгээд одоогийн миний энэ хийж байгаа зүйлсүүд болохоор ер нь тийм бичил хэсгүүд байгаа. Тэгээд дараачийн маань нөгөө прожектод болохоор яг одоо бүх материал юу гэдэг хэргийн тойронд байгаа бүх зүйлсээс өөрсдийн дуу чимээ гаргана. Одоо яг жинхэнэ тэр бодит биелэлээ олно. Эхний нөгөө simple юмнууд бол сайн ингээд дууссан байгаа. Тиймэрхүү л байгаа да. Яг иймэрхүү төрлийн одоо хүмүүстэй тулж ажилладаг те бяцлаглалын одоо заашлаад яг хөгжмөөр тэгж хүнийг илаашруулах одоо засах хэмжлэг гэдэг зүйлийг хийдэг хүмүүс маань өөрөө яг хүмүүст бас туслах гэсэн чин сэтгэлтэй одоо бараг нөө цаашлаад хэлэх юм бол зүрхэн чакра нэг том тийм төрлийн хүмүүс байдгийн болов уу гэж би ажигладаг л та багш нарыг харахад ч гэсэндээ миний хувьд ч гэсэндээ тухайн хүнд эрэг сайхан нөлөө үзүүлээд тэгээд маш гоё баярлаад те тэр тухайн хүний одоо нүүрэнд нь ингээ гэрэл очиж байх тийм мөчийг харах бол хамгийн сайхан байдаг.
Тэгээ монголчуудад бол тодорхой хэмжээнд бидний ийм стресстэй энэ нийгэмд бол биднэрт бас нэг залуу хүмүүсийн хувьд ч гэсэндээ бас улс орондоо оруулж байгаа бас нэг хувь нэмрэн болов гэж боддог. Нэг нэг өрх гэр бүлийн нэг гишүүн нь л эрэг болоход тэр гэр бүл бас үзүүлэх нөлөө бас эргээгээд маш учраас ер нь бол нэг хүн ч гэлтгүү яг хүн болгоо өөрөөсөө бас эрэг зүйл, эрэг бодол гэдэг зүйлийг ингэж суулгаад ирэх юм бол бидний бас нэг залуу хүмүүсийн одоо нийгэмд үзүүлж байгаа бас нэг хувь нэмрэн болов гэж би боддог. Дараагийн 5 жилд бол зорж байгаа зүйл маань гэмэл энэ зүйлээ бас илүү олон хүмүүс бас хүргээд ер нь бол бас энэ одоо бидний хэлээд байдаг хар мас гэж ярьдаг илүү юм завгүй ингээл их олон зүйл дарагдсан энэ байдал маань баг илүү тийм бүтээл шинжүү бас ороосай. Тэгээд залуу юм маань ч гэсэндээ юмыг бас их гоё хардаг. Тэгээд юмыг юм бүтээх, туурвах ийм гоё хүсэл эрмэлзэлтэй болоосай гэж боддог. Тэгээ энэ зүйлээ бас илүү өргөн одоо болгоод хүмүүст илүү түгээгээд явах гэж бодож байна. За ингээд бичлэгүүдээ минь үзэж хамт байдаг үзэгчтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар та бүхэнд бас олон сонирхолтой сэдвийн талаар мэдээллүүдийг, цуврал бичлэгүүдийг хүргэх болно. Хамт байгаарай. Баярлалаа. Баяр таа.